Европын холбоо Монгол улсыг харж агсаалтанд оруулж эдийн засгийн хориг тавих эцсийн шийдвэр гарсныг улсын хурлын зарим гишүүд үгүйсгэлээ. За одоогоор Европын холбоо манай улсыг харж агсаалтанд оруулсан гэдэг албан ёсоор зарлаагүй, харин судалж байгаа нь үнэн гэлээ. Мөнгө угаах терроризмтай тэмцэх олон улсын ФАТФ байгууллага Монгол улсыг сааралж жагсаалтнаас гаргаж цагаан жагсаалтанд оруулах хэсгээ эх сард шийдэх юм байна. Харин өнөөдөр ФАТФ-ын 6 сард болох хурлын урьдчилсан үнэлгээний комисс нь хуралдаж энэ хуралд Монгол улс ФАТФ-аас өгсөн 3 зөвлөмжийн 2-ыг амжилттай хэрэгжүүлж чадсан гэдгээ дүгнүүлсэн байна. Харин авилга албан тушаал мөнгө угаах төрлийн гэмтэргийн шүүхэн шатанд замхардаг гэх асуудлыг бид шийдэж чадахгүй байгаа учраас үүн дээр асуудал үүссэн тухай их сурвалжууд мэдээллээ. Иймээс Европын холбоо өнөөдөр Монгол улсыг харж жагсаалтанда багтааж эдийн засгийн хориг тавигдах нөхцөл бүрдээгүй гэдгийг улсын хурлын гишүүн Жавхлан онцоллоо. Юугүй одоо Европын холбооны комиссийн дотор байдаг. Тэр одоо энэ мөнгө угаалттай тэмцэх эндээс одоо манайхыг шууд харж жагсаалтанд оруулаад зарлцсан юм ерөөсөө огт байхгүй шүү. Энэ ФАТФ дээр энэ манай энэ асуудал яригдж хат одоо тэрнээс одоо өмнө энэ асуудлыг шүүрж яваад Европын холбоо шууд харж жагсаалтанд оруулна гэж байхгүй. Тийм процесс болохгүй. Энэ ФАТФ-аас одоо ямар дүгнэлт авахыг бол хүлээсэн ч харах байх. Одоо ФАТФ-аас л одоо гол нь бид амжилттай одоо цагаан жагсаалт руугаа орох ийм л ажил байгаа. Хоёрт гэж мэдээлсэн байсан л да. Та ер нь яг тэр Европын холбооны албан ёсныхын тэр вебсайт гэдэг юу нэрж байна? Ер нь бол манай асуудал нь яригдж байгаа юм байна. Ийм жагсаалтанд орж болзошгүй гэж манай тэрэнд бол манай ус яригдж байгаа. Яагаад тэгэхээр ФАТФ дээр асуудал байгаа учраас энэ асуудал одоо гарцаа үлдэнд яригдсан шүү дээ, тий. Олон улсын ФАТФ байгууллага эх 6 сард Монгол улсыг сааралж жагсаалтаас гаргах эсгээс хамаарч Европын холбоо манай улсыг харж жагсаалтанд оруулах хэсэг нь шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл үүнээс өмнө Европын холбоо Монголыг харж жагсаалтанд оруулах ямар ч боломжгүй. ФАТФ-ын шийдвэрийг хүлээж байгаа гэдэг мэдээлэл байна. За сангийн яамны зүгээс Европын холбоо руу Монгол улсыг харж жагсаалтанд оруулсан хэсэг тухай загтал илгээж асуулга тавихад хариу нь өнөөдрийг хүртэл сангийн яамд ирээгүй байгаа гинэ.